Хотод эрх мэдэл өгсөн болохоос биш хууль зөрчих эрх өгөөгүй шүү дээ. Хулгай хийх эрх өгөөгүй шүү дээ. Хууль зөрчсөн байна, хулгай хийсэн байна. Авилга хэл ахуулын асар том нөхцөл байдлууд үүссэн байна гэж шинжээчнэр тогтоод, мэргэжлийн шинжээчнэр тогтоогоод тэрийг н ард түмнээр сонсоод хараад улсын хурлын гишүүд нь төрийн хууль хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдэг бас нэг байгаа онцгой бүрийн эрхийг хэрэгжүүлээд энэ одоо зорилго биелж байгаа хэрэг биш юм уу? Бид нар орон нутагт эрхийг өгсөн. Хулгай хийх эрх өгөөгүй шүү дээ. Энийг одоо хэн нэгний хоёр улс төрчин эсвэл хэдэн улс төрчин хэрүүл битгий болгооч ээ. Энэ татвар төлөгчдийн мөнгө, ирээдүйд татвар төлөгчдийн төлөх өр төлбөр, баахан зээл яаж зарцуулаад байна бэ гэдгийг чинь харах бүрэн эрхтэй шүү дээ. Эрхийнхаа дагуу харлаа. Болохгүй байна. Болохгүй байгаа учраас энийгээ дүгнэлт хийгээд шийдээд хэн зээл авч болох юм? Ямар хүрээнд авч болох юм? Ямар хугацаатай? Ямар хэмжээтэй зээл бонд гаргаж болох юм? Өр тавьж болох юм бэ гэдгээ тодорхойлоод засгийн газар нь шийдвэрээ оруулаад ирээ гэдэг үүрэг өгөх тогтоолын төсөл бэлдээд орохоор хамт ажиллаж байсан хэсэг нөхдүүд нь орж иж баахан загинж байгаа унгаачих. Энэ чинь төрийн ажил шүү дээ. Зүгээр найз нөхдийн хоорондын гар барьсан, хэдэн жил хамт ажилласан гэх мэт шалтгаануудын хажууд бол хэтэрхий том өргөн хүрээтэй асуудал. Бид нар тангараг өргөдөг. Тэр тангаргаа ер нь санджамаар баг. Хэн нэгнийг яллахын төлөө хянан шалгах төр хороо байгуулж энэ олон шинжээчнэр ажилласан гэж хэлж бас болохгүй бах. Тэгэхээр энэ сонсголол зорилготой хүрсэн. Харин үр дүнд хүрэх боломжийг нь төсвийн байнгаараа үгүй хийсэн. Бид нэр өнөөдөр асуудлуудыг оншилчоод хаана асуудал байна гэдгийг харчаад тэрийг засах ёстой. Засыгээ тогтоолын төсөл бэлдээд оруулахаар өөрсдөө баахан улс төржүүлж байгаа унгаачих. Ийм л юм болсон шүү дээ. Дахиад хэлье. Орон нутагт эрх мэдэл өгнө үү гэдэг бол хулгай хийх, хомслох, зовчуулах, цавчих эрх өгөөгүй шүү. Тийм эрх хаач байхгүй шүү. Тийм өгөөгүй эрхийг эдлээд байгааг л ил болгох зорилго биелсэн. Харин заяг шүү. Хэн нэг яллах зорилго агуулаагүй гэж байгаа мөртлөөс та яг яллагчийн дүгнэлтийг сая уншлаа шүү дээ. Хулгай хийсэн байна, зовчуулсан байна. Бид нар ийм имийг дүгнэх юм уу? Та шүүх үү? Шинжээж тогтоохгүй. Би ер нь энэ сонсголуудын үр дүнгийг хэлж байгаа нь бид нар яг одоо ийм хандлагаар сонсголуудыг хийгээд байгаа байхгүй юу? Тэгэл нэг л хин нэг яллна. Тэгээд энийг шүүхээр нотол. Тэгээд шүүхээр энэ асуудлууд явах ёстой болохоос биш улсын их хурлын гишүүд улсын их хурлынхаа ажлыг хиймээр байна. Бид тэр чигээрээ 126 яллагч энд суугаад байна. Прокурорууд, мөрдөн байцаагчид. Юу юм? Болио би хариулт авахгүй. За би